Улс орны бүс нутгийн хувьд хөтөлбөрийн зах зээлийн төлөв байдлыг танин мэдж улмаар шаардлагатай зохицуулалт хийхийн тулд хөтөлбөрийн зах зээлийн талаарх мэдээллүүд болон статистик үзүүлэлтүүд зайлшгүй хэрэгтэй байгааг үндэслэн Европын холбооны техникийн мэргэжлийн боловсролын сургалтын салбарыг дэмжих нэг төслийн баг Хангаан бүсийн арга зүйн төв хамтран Орхон аймагт хөтөлбөрийн зах зээлийн эргэлтийн тоон болон чанарын судалгааг хийжээ. We have been working with our main beneficiary, the Ministry Манай төсөл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажилладаг. Тус яамны мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын стратеги бодлогыг бэхжүүлэх сайжруулах чиглэлээр өнгөрсөн 5 жил дэмжлэг тусалтай үзүүлж хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн ажлуудын хамгийн том нь боловсрол соёлын шинжлэх ухаан, спортын яам, ажил олгогч эзэдийн төлөөлөлтөдтэй хамтран Монгол улсад үндэсний мэргэжлийн хүрээг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа явдал юм. Энэхүү төслийн хүрээнд орон нутгаар явж ажилладаг. Жишээ нь Орхон аймагт 3 дахь удаага ирж байна. Орхон аймгийн бүсийн арга зүйн төвтэй хамтран ажиллаад аймгийн хөтөлбөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааг гаргасан. Бид бүхний хийсэн энэ судалгааг орон нутгийн удирдлага холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ашиглаж цаашид орон нутгад ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ажлуудад бидний энэхүү судалгааг ашиглаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ирж оролцсондоо таатай байна. Учир нь энэхүү төсөл 6 сарын дундуур дуусах юм а. Today will use the labour market study. Энэхүү судалгаа нь өмнө Овс Дундгой Баян Улгийн аймагуудад хийгдэж байсан байна. Тиймээс тус 3 аймгийн туршлага дээр үндэслэн Орхон аймагт энэ оны 2 дугаар сард аймгийн захирамжийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж эхэлжээ. Тус судалгаанд шаардлагатай хөрөнгийг эрдэмтчүүдэд хайртай дэд хөтөлбөрийн 2019 оны төсвийн зардлаас гаргасан байна. Уг судалгаанд Орхон аймгийн 140 ажил олгогч, 240 ажилгүй иргэн, 800 ажил эрхэлж буй залуучууд, 80 малчин, 240 ихтэй сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдгээд нийт 2300 иргэнийг хамруулжээ. Орхон аймгийн мэргэжлийн боловсролын салбар зөвлөл Орхон аймгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд 2019 онд бол тавьсан нэг зорилт нь бол Орхон аймгийн нийт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх юм ажил байсан. Тэгээд энэ судалгааг маань болохоор техник мэргэжлийн боловсролын сургалтын санг дэмжих төслөөс санхүүжүүлж, мөн Орхон аймгаас санхүүжүүлж өнөөдөр Орхон аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааны тайлан өндөр бэлэн болсон байгаад салбар зөвлөлийн нэрмээс баярлж байгаагаа илэрхийлье. Энэ судалгаа хийхэд онцгойлон бас ажилласан олон судлаачтай баярлалаа. Мөн энэ судалгааг хийсэн хөдөлмөрийн хэлтсийн дарга ганц цэцэг даргадаа бас баярлж байгаагаа илэрхийлье. Мөн Хангаан бүсийн арга зүйн төвийн менежер Бадам хатанд онцгойлон бас салбар зөвлөлийн нэрмээс талархаж байгаагаа илэрхийлж байна. 2019 оны 2 сарын 1-ний Орхон аймгийн захирамжийн захирамжийн дагуу Орхон аймагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааг 2 сарын хугацаанд тайлангаа бичгтэйг нь 3 сарын хугацаанд боловсруулж дуусаж өнөөдөр орон нутгийнхаа удирдлагуудад тайлангаа хүлээлгэж өгөхөөр бэлэн болоод байна. За Хангаан бүсийн хэмжээнд бол Арангаа, Үүрэнгаа, Булган, Хөсгөл, Орхон гэсэн 5 аймгийн 11 мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв энэ жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүд орон нутгийнхаа удирдлагуудтай нийлээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаагаа хийж байна. Орхон аймаг маань бол 3 дахь Хангаан бүсийн 3 дахь сэсийн судалгаа гаргаж ирж байгаа аймаг болж байна. Одоо Булган ажлаа эхэлж байна, Арангаа хийгдээд дуусж байгаа, Хөсгөл үлдээд байгаа. За энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаагаар бид бүхэн ажил олгогчдын эрэлт, за сургалтын байгууллагын нийлүүлэлт хоёрын тэнцвэртэй байдлыг гаргах, ойрын 3 жилд ямар мэргэжлүүд эрэлттэй байгаа талаар судалгаа хийж хүлээлгэж өгж байгаа. За энэ судалгаанд ажил олгогчид, за ажилгүй иргэд, ажил эрхлэхийг төгссөн иргэд, мөн ихтэй сургууль төгссөн оюутнууд, одоо суралцж байгаа оюутнууд, за малчид бүхий л талуудыг оролцуулсан 2300 иргэнийг хамруулсан маш том хэмжээний судалгаа боллоо. Энэ судалгаанд Европын холбооны мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл, за Орхон аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлт, Цэцэрлэгэн таамагийн газар бас санхүүжилттэй 50% шийдэж уг судалгааг хамжилттай зохион байгуулалт дуусаад байна. Нэлээдгүй хэдэн мэргэжлүүдээр бас эрэлт харагдаж байна. 273 одоо ажлын байр эрэлттэй гэж 19 онд гарч ирж байгаа. Тэгээ 2021, 22 онуудад бас ажлын байрнуудын эрэлтүүдийн судалгаа жагсаалтаар гарсан байгаа. Та бүхэн бид бүхний боловсруулсан тайлангаас дараах мэдээллүүдийг харж болно.
Судалгаанд хамрагдсан 140 аж ахуй нэгжүүд 2019 онд 99, 2020 онд 70, 2021 онд 55 хүний шинээр ажилд авна гэсэн судалгаа гаргасан ба мэргэжлэр навч үзвэл хамгийн их хэрэгэлтэй нь нарийн бовчин, худалдагч, туслах ажилтан, үйлчлэгч, барилгын усрагч, мужаан, барилгачин, сантехникч, тоогооч, сургуулийн өмнөх боловсролын багш нар байна. Мөн дээрх аж ахуй нэгжүүдээс 2020 онд 77, 2021 онд 81, 2022 онд 67, 2023 онд 80 хүн өндөр насны тэтгэврт гарна гэсэн судалгаа гаргажээ.